Монгол улсын нийт гадаад дөрийн хэмжээ 2022 онд 33.3 тэрбум ам доллар байгаад байгаа. За гэтэл гадаадын үр тавих боломжгүй бид нар гадаадын үр тавина гадаадын үр дээр бид нар 50 орчим хувьтай явж байгаа боломжтой гэдэг. Гэтэл Дэлхийн банкнаас гоо та нар наад болохгүй шүү дээ 90% авцсан шүү дээ гэдэг. Гэтэл нөхдүүд юу гэдэг вэ? Бид нар гадаад үр тавина. Ягаад гэвэл засгийн газрын үр чинь 8.1 тэрбум шүү дээ. Энэ дотор 33 дотор ч. Бус нь хувийн хөвшин шүү дээ гэдэг. Харъя л да. Төв банкны өр 2.5 тэрбумын ам долларын өр хэний өр вэ? Төрцгийл үрцтэй. Хувийн хөвшлийн өр дотор байгаа 21 тэрбум дотор байгаа оюутлага 12 тэрбум долларын өр хэний өр юм? Энэ төрцгийл өр үстэй. Арилжааны банкн дөрөө 1.4 тэрбум ам долларт багтах дотор байгаа хөгжлийн банкны 1 тэрбум нь хэний өр юм? Төрцгийл өр үстэй. Зээл тавихын тулд заавал ингэж худлаа хийх шаардлага байна уу? Тэ?